Тэгээ бид нар ер нь бол ам чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж одоо хот руу явж байгаа тэр мөнгө урсгалыг л орон нутгатаа барьж бодлогуулгаж авч үлдэх талаасаа л нэгэн зохион байгуулалт зохион байгуулж ажиллаж байгаа. Тэгээд ийм манай энэ юм маань бас өвөрнгээд аймагуудаас бас их онцлог. Ер нь бас их үүрсэн дам огч настай хүмүүс идэхэд одоо аманд нар одоо ингээ уусаа явчихдаг ийм их зөөлхөн ийм чанартай бүтээгдэхүүн. Танах 9 төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Манайх 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. За хөрсөн өсөл эдгэрүүгээ зээл авсан гинэ. Хүнсний хувьсгалч манайх 140 сая төгрөгийн зээл аваад 2 жилийн хугацаатай. Тэгээ эргэлтийн өрөнгөө ер нь бол тэр санхүүжилтээр шийдсэн. Тэгээд одоо зээлийн маань хугацаа одоо энэ сар төлөлтэй гэх ингээд дуусчих. Ингээд дуусчих. Яг 2 жилийн хугацаа шинэ одоо шинжилсэн юм байна тийм. том төхөөрөмжөөр шийдсэн, эргэлтийн өрөнгөө нэмэгдүүлсэн. За ингээд цаашаага яаж өргөжлөх төлөвлөгөөтэй байна? Одоо цаашаага тэгээд ер нь бидний одоо гол зорилго бол Өвөрн аймагт дахиад нэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо автоматжуулсан хагас автоматжуулсан том төхөөрөмжийг болох тийм үйлдвэрлэлийг бий болох тийм зорилготой байж байгаа. Тэгэхээр одоо дахиад бид нар ер нь хөрөнгө санхүү хэрэгтэй, урт хугацааны хүү багтай ийм одоо хөрөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Одоо тэгээд нөгөө энэ оны 7 сарын бишээ энэ 4 сарын ч одоо цалин хөлсний чинь хэмжээ чинь 700 мянган голоо явцсан. Тэгээд нэг нийгмийн даатгал даатуур гэдэг ингээд аж ахуйн нэгжүүдэд их өндөр дарамтууд их орж иж байгаа. Энэ дарамтууд маань одоо ингээд жижиг аж ахуйн нэгжүүдийг өөдлөн дэвших, дээшлэхэд ер нь бол бас нэлээд хүнд тийм дарамтууд болж эхэлж байгаа. Энийг бас товны нэмэлт ямар вэ? Тог амар болсон шүү дээ. Манайх чи сая дотор гардаг байсан одоо 2 сая 3 сая төгрөглөл гарсан. Тэгээ 2 3 дахиад нэмэгч яваа. За энэ том сүлжээнүүд дэлгүүрүүд орж ирснээр бас нөлөөлөл ямар байна? За нөлөөл байгаа шүү дээ. Энэ том сүлжээнүүд чи одоо ингээд жижигхэн сүлжээ дэлгүүрүүд, жижигхэн бизнес эрхлэгчдийг бол одоо нэг монопол эрхээ тогтооцсон. Энүүгээр ер нь бол их дарамттай. Одоо тэр сүлжээ дэлгүүрүүд дээр тавилдаг дангуйсаа гаргаж ирдэг үү? Тэр дангуу за гаргаж өгнө. Тэгэнгүүтээ яг нэг төлбөр тооцооны хувьд их асуудалтай. Бид нар ч одоо энэ бүтээгдэхүүнийг ингээ үйлдвэрлэх гэж энэ ч өчнөө хүмүүсийн цалин хөлс ингээ параметрал ордог. Энийг ингээ лангууд навьж тавилаа төлбөр мөнгөө баг сарын дараа 2 сарын дараа мараа авш. Авна гэж үү? Тэгэхээр нөгөө эргэлтийн өрөнгүүд чинь ингээд бас тийш төгсчих тийм магадaltaй болоо. Жижиг компани эргэлтийн өрөнгө төвчөө тэр компани ялцж өгч үү? Ян тий. Ер нь бол одоо хотын бүтээгдэхүүн чинь одоо замдаа тээвэрлэлт байна, цаг хугацаа алдчихж байгаа. Манайх чинь бол одоо ингээ өнөөдөр үйлдвэрлэлээр маргааш судалтанд гаргадаг. Энүүгээр дав. Ер нь бол Өвөрн аймаг бүх үйлдвэрлэлүүд бол нэг юм байдлаар явж байгаа.